Амьд энэ байна. Илүү сугаараа би шинжлэх ухааны мэдлэгийг илүү энгийнээр тайлбарласан бичлэгүүдийг оруулж явах болно. Сургуулийн маань гол зорилго нь илүү олон залуусыг шинжлэх ухаанд ур сонирхолтой болгох юм аа. Баярлалаа. Амьд байна. За өнөөдрийн дугаараар би та бүхэнд болохоор машины хөдөлгүүрт тоноглогдсон хөдөлгүүрт байдаг EGR гэдэг систем маань хэрхэн ажилладаг тухай тайлбарлаж өгнө. За бидний сайн мэдэх одоо сүүлийн бүх автомашинууд маань хөвсөн бүгдээрээ EGR гэдэг энэ системээр тоноглогдсон байдаг хэн. За бидний сайн мэдхээс гэвэл Cruise автомашин байна. За Cruise автомашин болохоор бүгдээрээ энэ системээр тоноглогдсон байдаг хэн. За энэ систем нь болохоор ямар үүрэгтэй юм бэ гэхээр за хөдөлгүүрт шаталт явагдана. Хөдөлгүүрийн шаталтаас үндсэн эдгээр хорт бодисууд үүсгэнэ. За эдгээрээс болохоор NOx буюу азотын дутуу эслэгэд үүснэ. За азотын дутуу эслийг маань болохоор ялгарлыг нь бууруулж өгөх үүрэгтэй тийм систем байх нэ. За азотын дутуу эсэл маань хэрхэн үүсдэг юм бэ гэвэл за хөдөлгүүрийн энэ шатах камер дотор шаталт явагдаад энэ хөл шаталт маань болохоор 1300 градусаас дээш температур гараад эхлүүл яг нь азотын дутуу эсэл маань үүсэж эхэлдэг байх нэ. За тэгэхээр хэдүүлээ харцгаая. Энд энэ шаталтын дотор хэд байд юм бэ гэж. Бензин хөдөлгүүрийн хувьд болохоор шатах камерт өгж байгаа шаталтын температур маань 2000-аас 2500 градус байдаг хэн. Дизель хөдөлгүүрийн хувьд болохоор 2000-аас 2600 градус байдаг нэ. Тэгэхээр яг энэ 1300 градусд авж байгаа юм чинь хөдөлгүүрийн шаталтаас азотын дутуу эсэл маань үүсэх нэ. Тэгэхээр энийг багасгах хэрэгтэй. За тэгэхээр энд байгаа энэ хоёр температураас маань доошоо болгож аль болох багасгаж өгвөл яг уу манай үүсэж байгаа азотын дутуу эсэл маань дагаад буурж идэг байна шүү дээ. За тэгэхээр энэ шаталтын эцсийн температурыг яаж бууруулах вэ гэхээр EGR гэдэг энэ системийг ашиглан бууруулдаг байна. За энэ системийн ажиллах зарчмыг хэвлээ үздэгэ. За энэ систем маань хөдөлгүүр шаталт явагдана. За шаталтаас утаа гарах нь тий. За утаа шатсан хийм маань гарах нэ. За энэ хийм маань болохоор шаталтын эцсийн эцэст болохоор 2000-аас дээш температуртай байна шүү дээ. За тэгээд шатал явагдаад утаа болоод клапанаар гараад энэ явж яндан дунгуур орохтой яг 800-900 градустай болж урах нь. За энэ шатаар гарч байгаа утаанаас маань тодорхой хэсгийг нь болохоор EGR-ийн клапанаар дамжуулаад EGR cooler гэдэг EGR-ийн хөрвүүр рүү оруулаад хөрвдөг байна шүү дээ. За энэ авсан тодорхой хэмжээний утаагаа хөрвүүр рүү оруулна. За энэ утаа маань хөрвүүр дээр ирэхдээ 400-600 градус халуун байдаг хүн. За хөрвүүрөөр ороод за хөрөхөөрөө температур нь 100-аас 200 градус болж буурах нэ. За тухайн буурсан хийг маань болохоор гаднаас орж иж байгаа цэвэр агаартай нийлүүлээд шатах камерт оруулаад шатаачих нэ. За тэгэхээр эндээс гарсан нэгэн шатсан хий маань дахиж агаартай байлдаа шатах камерт орохдоо дахиад шатдаггүй байх нь шүү дээ. За шатахгүй эсрэгээр яг гэхээр шаталтанд үүсэж байгаа өндөр температураас өөртөө шингээж авах нэ. За ингээд шингээгээд авчвал яг шаталтын эцсийн энэ температур маань буурч өгнө шүү дээ. За энэ температур буурны чинь азотын дутуу эсэл маань буурч өгнө гэсэн үг. За эндээс харцгаая. Хэрвээ EGR-гүй хөдөлгүүрөө бол EGR-гүй хөдөлгүүрийн шаталтын эзэн температур нь 2200-аас дээш градус байх нэ. За хэрвээ EGR-тай байх юм бол энэ шаталтын эзэн температур 2000 градусаас буурч өгөх юм. За энэ температур хэдий ч нэ доошо буурна. Тэр чинээгээрээ NOx буюу азотын дутуу эслийн хорт бодис маань багасж өгч өгдөг нэ. За тэгэхээр EGR гэдэг маань болохоор хөдөлгүүрийн шаталтаас үүсэж байгаа хорт бодисын азотын дутуу эсэл гэсэн энэ бодисыг бууруулж өгөх зорилготой бүтээгдсэн тийм систем байх нэ. За гол зорилго нь гэхээр энийг бууруулна. За үндсэн ажиллагааны зарчим нь шатсан хийг аваад хөргөөд буцаж агаартай болоод хөдөлгүүр шатах камерт оруулах ийм үүрэгтэй байна нэ. За мэдээж энэ шатж байгаа хий маань болохоор гинд маань болохоор тортог байгаа тий. За тиймээс яг EGR гэдэг энэ клап маань болохоор тортгоор бохирлогдож идэг юм шүү дээ. За тэгээ яг хэд их бохирчвол за энэ клап маань ажиллагааг болох юм шүү. Тэгэхээр яг хангалттай хэмжээний утаагаа өөрөөр дамжуулах чадварыг олж байгаа шүү дээ. Ингэснээр яг ингэс үед яг хөдөлгүүрээс гарч байгаа азотын дутуу эслийн хэмжээ маань дагаад өсөх нэ. За тийм учраас
хэрэгцээ шүү дээ хэрвээ энэ маань богцсон бүгд төсвүүд маань бас цэвэрлүүлж иж болох нэ. Шинжлэх ухааны мэдлэгийг илүү олон хүнд хүрэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай сувагт subscribe, манай пэйжид лайк дарж биднийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая.